Эцэг эхчүүдийн анхаарал болгоомжгүй байдлаас болж эрүүл сарвал төрсэн өөр хүүхэд нь золгүй байдлаар амнасаа алдах, ирэмдэг зэрэмдэг болох тохиолдол сүүлийн үед газар авч байгааг их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв анхаарууллаа. Дээр хэлсэнд 150 орчим хүүхдийн 27 хүүхэд нь хүндэрсэн байдалтай ирж сэхэн амьдруулах тасагт авсан ч 3 нь амнасаа алдаж, 3 хүүхэд нь насаараа ирэмдэг болон нэг нь хэвтэн эмчлүүлээд гарчээ. Үлдсэн 116 хүүхдийн хувьд ч эмчийн хараа хяналтанд байх шаардлагатай гэсэн дүгнэлт авч анхан шатны тусламж аваад харьяа дүүргэлүүгээ бутсан байна. Ийм эмгэнэлтэй бодит тоо баримттай мэдээлэл байгаа учраас эцэг эхчүүдийг химийн гаралтай бодис хүчтэй антибиотиктай ийм зэргийг ил орхихгүй байхыг анхаарууллаа. Ахуйн хэрэглээний янз бүрийн химийн байцууд одоо жишээ нь янз бүрийн хоолны цуу, ацтаан уух, одоо юуны хөхрийн хүчил уух, принтерийн хор идэж уух, янз бүрийн хулганы хор одоо манай дээр сүүлийн үед их ирж байна. Тэгээд шавж устгах хорнууд хүүхдүүд нь одоо эцэг эхийнхаа хараанаас гадуур явж агаад юм идэх хүүхдүүд ч авч идээд тэрэндээ хортож ирэх тохиолдлууд ихсэж байна. Тийм учраас одоо эцэг эхчүүд бага насны хүүхдүүд 50 хараа хяналттай массаж байлгах хэрэгтэй. Бага насны хүүхдээ хараа хяналтнаас гадуур одоо орхисноос болоод одоо хүүхдүүд харамсалтай байдлаар хордоод амь нас нь хохирох тохиолдлууд гараад байна. Ийм химийн бодисонд хордсон хүүхдүүдийн 90%-ийг тэгээс 6 насны хүүхэд эзэлж байна. Өөрөөр хэлбэл цэцэрлэгийн насны багчууд их хүртэж идэж уух зүйлтэйг андууран химийн гаралтай зүйлүүдийг хэрэглэдэг байна. Хэрв санамсар болгоомжгүй байдас үүдэн таны хүүхэд дээрх эмчийн хэлсэн зүйлүүдээс хэрэгэлсэн бол яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөлөө. Хүүхдийн биеийн байдал хүндрээгүй тохиолдолд ходоод угаах, идэвхжүүлсэн нүүрсийг, хорт бодисыг шингээх зорилгоор хэрэглэх, хордлого тайлах эмчилгээ зэргийг хийж шаардлагатай шинжилгээг яаралтай авдаг байна. Мөн ийм химийн бодисд хортгоос сэргийлэхийн хажуугаар ахуйн ослоос сэрэмжтэй байхыг хэлсэн. Сэрүүний улирал эхлэхээр угаартаж ирэх хүүхдүүдийн тоо мөн эрс нэмэгддэг байна. Зунжин галлаагүй 100 галлаад хүүхдээ орхиж эцэг эх нь ажилдаа явсан хойгуур ийм төрлийн хэрэг ихээр гардаг байна.